Өнөөдрийн ярилцах цаг эрчим хүчний талаар хөндөх болно. Ялангуяа эдийн засгийн өсөлтийн өнцгөөс эрчим хүчний шийдэл хэрхэн анхаарал татаж байгаа талаар Монгол улсад эрчим хүчний эмнэлгийн шийдлийн чиглэлээр ажиллаж байгаа 30 жилийн туршлагатай архимаас бид тодрууллаа. Bloomberg GIZ буюу Германы олон улсын хамт ажиллагааны нийгмийн зөвлөх ноён Albrecht Kaup-тай өнөөдөр ярилцаж байна. Mr. Kaup, welcome. Ноён Kaup, та Bloomberg тавтай морилно. Let's start with the so-called Герман үр дүнтэй байдал гэдэг зүйлээс яриагаа эхлэе. Яагаад тэгэхээр Герман улс бол эрчим хүчийг өндөр үр ашигтай хэрэгэлдэг орон гэдгээр алдартай. Би ч үнтэй санал нэг байна. Ялангуяа сэргээгдэх эрчим хүч их анхаарал татаж байна. Тэгэхээр Герман улс үр ашигтай эрчим хүчний загварыг нутагшуулж хэрэгжүүлсэн хэрэггүй эсвэл он цагийн явцад эрчим хүчний үр ашигтай байдалд хүрсэн хэрэггүй. Дэлхий дээр эрчим хүчийг хамгийн өндөр ашигтай хэрэглэдэг орныг Япон гэж бид алдаршуулах хэрэгтэй. Гэхдээ манай улс үр ашигтай эрчим хүчний хэрэглээгээр Японд тунд өгч очих хоёр дахь орн юм. Эрчим хүчийг хэмнэ гэдэг маш өндөр хүчин чадалтай сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг худалдаж аваад түүнийг ашиглахын нэр биш. Харин эрчим хүчийг аль болохоор хэрэггүй зүйлд бага зарж үр ашигтай хэрэглэх хүсэл байх хэрэгтэй. Эрчим хүчийг хэмнэн гэдэг бол асуудлын нэг тал нь юм. Германы хувьд бол зам ёсны дагуу гэх юм уу да эрчим хүчний хэрэглээг үр ашигтайгаар ашиглах болсон. Бид 20 жилийн турш үйл ажиллагаагаа Европын холбоо болон гишүүн 27 улстай уялдуулсан. Европ дөнгөж 2006 оноос эхлэн эрчим хүчийг үр ашигтай зарцуулах талаар удирдамжийг гаргасан. Ингэснээр Европын холбооны гишүүн орнууд эрчим хүчийг хэмнэлттэй үр ашигтай зарцуулах үүрэг хүлээсэн гэсэн хэрэг. Үнэн дээр Америкийн нэгдсэн улс 1 болон 2 дугаар газрын тосны хямралын дараа 1972 оноос эхлэн Герман улсаас төрүүлж үр ашигтай эрчим хүчний хэрэглээний талаар ярьж эхэлсэн. Тэд газрын тосоо хэмнэж эрчим хүчийг үр ашигтай зарцуулах болсон юм шүү дээ. Тэгэхээр энэ нь Герман улс Америкийн нэгдсэн улсаас суралцсан гэсэн үг үү? Герман улс эрчим хүчний хэрэглээг хангах асуудлыг хэрхэн шийдвэрлсэн юм бэ? Герман улс Америкийн нэгдсэн улсаас суралцсан гэж би бодохгүй байна. Япон, Америкийн нэгдсэн улс, Герман, Европ нэг нэгээс хамааралгүйгээр биедан урагшилж байсан гэж хэлж болно. Мэдээж нэг нэгнээсээ суралцсан зүйл байгаа л да. Ялангуяа эрчим хүчийг үр ашигтай ашиглах техник, технологийн хөгжлийг аваад үзэх юм бол Япончууд хамгийн их зүйлийг хийсэн хүмүүсээ гэж би бодож байна. Эрчим хүчийг үр ашигтайгаар хэрэглэх, бас эрчим хүчийг хэмнэх сэтгэлтэй байх хоёрын ялгаа танихаар юу юм бэ? Би нэг иймэрхүү байдлаар тайлбарлая л да. Энгийн гэрлийн чийдэнгийн оронд эрчим хүчийг хамгийн ихээр хэмндэг сүн гэрэл суйрлуулсан хэрнээ түүнийг шүн унтраадгүй гэж бодъё. Энэ тохиолдолд мэдээж эрчим хүчийг үр ашигтайгаар ашиглаж байгаа. Учир нь танд эрчим хүчийг хэмнэх бүх төхөөрөмжүүд байгаа шүү дээ. Гэхдээ онцын шаардлагагүй үед хэрэгцээгүй гэрлээ унтраахгүй байна гэдэг бол танд эрчим хүчийг хэмнэх сэтгэл байхгүй байна гэсэн үг юм. Та Монголд ажиллаж байна. Нөхцөл байдлыг ч мэдж байгаа. Мэдээж Монгол улс эрчим хүчний салбараа хөгжүүлэх шаардлагатай байна. Хувийн хэмжлийнхний оролцоогүйгээр асуудлыг шийдвэрлэх нь тун хэцүү. Үүний зэрэгцээ эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын асуудал гарч ирж байгаа юм. Харин Монголын нөхцөлд эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах, эрчим хүчний үр ашигтай байдлыг нэвтрүүлэх орчин хөрөнгө оруулагчдын хувьд таатай байж чадж байна уу? Энд бага зэргийн гаж үзэгдэл байна л да. Байгалийн нөөц хэмд байхын хэрээр Монголд нүүрс, харин Сауди Арабид газрын тос хий их бий. Би сүүлийн 4 жил Каирт төвтэй Арабын орнуудын байгууллагад ажиллаж байсан юм. Улс орнууд өөрсдийн байгалийн нөөцөө хэдий хэр багаар үнэлж борлуулна. За төдий чинээгээрээ эрчим хүчийг үр ашигтай ашиглаж чадахгүй. Энэ бол бизнесийн шийдвэр. Нүүрс, газрын тос, байгалийнхын үн бага байхад цахилгаан халаалтанд зориулан эрчим хүч үйлдвэрлэдэг, үр ашигтай ашиглах, хэмнэлт гаргах өндөр үнэтэй тоног төхөөрөмжийг худалдаж авах ямар хэрэгтэй гэж. Ерөнхийдөө эдийн засгийн хөшүүрэг урамшууллын тогтолцоо алга байна гэж ойлгож болох уу? Япон улсын хувьд 100 бас 50 жилийн турш эрчим хүчний нийлүүлэлтийн өртөг хамгийн өндөр байсан. Эрчим хүчээ бүгдийг нь гаднаас импортлдог байсан шүү дээ. Тиймээс Япончууд эрчим хүчийг хамгийн бага зардлаар үр ашигтай ашиглах аргыг хайж эхлэх нь ойлгомжтой юм. Саудын Арабт хөрөнгө оруулалт ямар байх вэ гэх мэтээр бодсон байх л да. Монголд нүүрс бусад орнуудтай харьцуулахад хэмд байна. Аргач үгүй юм. Ягаад тэгэхээр Монгол улс нүүрсний асар их нөөцтэй шүү дээ. Монголыг аваад үзвэл ямар асуудал дээр учир дутагдaltaй байна вэ? Таныг Монголд байхын хугацаанд санаагчин зовоосон асуудал юу вэ? Мэдээж засгийн газарт маш олон сорилт тулгараад байна л да. Миний бодлоор хамгийн том асуудал нь эдийн засгийн өсөлтийг эрчим хүчний хэрэглээний өсөлтөөс салгаж авч үзэж байгаад оршиж байна. Цахилгаан дулааны эрэлт жил бүр 5, 6, 7, 8% нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ тэр эрэлтийг хангах хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр бэрхшээл байгаа юм.
Бас Монголын цаг уур маш хүйтэн учраас халаалтад их хэмжээний эрчим хүч шаардлагатай. Германд бол дулааны цахилгаан станц бараг байдгүй л дээ. Монгол улс маш их нөөцтэй хэдий ч хамгийн гол нь нүүрс эрэлттэй хിവэрэ байх уу? Би тийм гэж хэлнэ. Нүүрс бол улс төр хийгээд байхаар баялаг биш шүү дээ. Энэ нь ч нүүрсний давуу тал болж байгаа юм. Үйлдвэрлэлийн өртөг дээр ашгийг нэмж нүүрсний үнийг тогтоодог. Харин газрын тос бол өөр хэрэг шүү дээ. Нэг барайл газрын тос олборлоход 2 Америк доллар зарцуулсан хэрнээ $100-оор цааш нь зарж байна. Мэдээж энэ газрын тосны жинхэнэ үн биш юм шүү дээ. Байгалийн хийч мөнтэй адил улс төрийн ач холбогдолтой байж болно. Өнгөрсөн жилүүдийн туршлагаас харахад нүүрсний үн эрэлт нийлүүлэлтийн үндсэн дээр тогтдог. Үнэн нь хизээч Wall Street-ийг дөргиох хэмжээнд хилүүлцдэггүй шүү дээ. Нүүрс газрын тос болон байгалийн хийг бодвол ханшин ямархуу байхыг тааварлах илүү боломжтой байдаг. Саяхан бид Америкийн нэгдсэн улсын хойд хэсэгт байрлах цахилгаан станцын талаар сурвалж ирсэн. Нүүрсээр ажилдаг цахилгаан станц дангаараа Америкийн нэгдсэн улсын ирглэнээс 3 дахин их хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байсан. Энэ бол үнэхээр гайхалтай хэрэг. Цахилгаан станц нүүрсийг хий болгон ашигладаг байсан. Таны бодлоор энэ технологи яг одоо монголчуудад хэрэгтэй байгаа технологи мөн үү? Нүүрсийг хий болгож хуургах станц Монголд хэрэгтэй гэж би хэлэхгүй. Гэхдээ Монгол улс эх 20 жил нүүрснээс гаргаж авдаг эрчим хүчний 50-60%-ийг эсвэл бүх эрчим хүчийг шууд нар салхинаас гаргаж авдаг бол чадахгүй юм. Монгол улсад нарны эрчим хүчийг ашиглах гайхалтай боломж байна. Герман улсыг бодвол Монголд илүү нарлаг өдөр олон шүү дээ. Цэлмэг өдрийн тоонд бараг 2 дахин олон. Мэдээж ойрын 20-30 жил нүүрснээс цахилгаан гаргаж авсаар байх болно. Тэр бүхэл Европ, Германд ч мөн адил 20-30 жил нүүрсийг цахилгаан болгож хэрэглэсээр байх болно. Герман улс ч гэсэн нүүрс шингэрүүлсэн нүүрснээс хамааралтай шүү дээ. Бидэнд одоо дутагтаад байгаа бас ирээдүйд үгүй болох зүйлсийн аль нь чухал байх гэж бодож байна. Эрчим хүчнийхээ бодлогод монголчууд юуг тусгах хэрэгтэй гэж та бодож байна? Бодлогын хэрэгжилт болон хэдийн төлөв ямар байх хэрэгтэй вэ? Эдийн засгийн өсөлтийг эрчим хүчний салбарт гарах өсөлтөөс нь салгаж үзэх нь хамгийн чухал юм. Бас эрчим хүчийг үр ашигтай зарцуулах талаар хууль батлах хэрэгтэй. 60-70 улс энэ замыг сонгосон. Ингэснээрээ хэн ч алдаагүй, бас харамсаагүй гэж би бодож байна. Хууль баталж түүнийг хэрэгжүүлэхэд санхүүгийн хувьд ямар нэгэн зардал гарахгүй шүү дээ. Эрчим хүчийг үр ашигтай зарцуулах тухай хуулийг хамгаалъя гэвэл би энэ бол танд илүү их ашиг авчрах цорын ганц хууль юм гэж хэлнэ. Яагаад засгийн газар хүмүүсийн орлого ашигт санаа тавиад байна вэ гэж хүмүүс асуух байх л да. Энэ асуултанд хүмүүс ашигтай ажиллавал засгийн газрын орлого ч нэмэгдэх болно. Иймээс хин хинд нь сайн хэрэг болно шүү дээ гэж хариулж байна. Бас эрчим хүчний үнийг багасгахад энэ хууль хэрэгтэй. Үүнээс гадна аажмаар нар болон салхи зэрэг сэргээгдэх эрчим хүч рүү шилжих зүйтэй юм шүү дээ. Асуудалд алсын хараатай хандах юм бол ирээдүйд үлдэх цорын ганц эрчим хүчний их усүр нар байх болно шүү дээ. 100 жилийн дараа гэхэд магадгүй нарнаас өөр зүйл үлдэхгүй байх. Хүрээлэн буй орчныг хамгааснаар тэдэнд эдийн засгийн хувьд ямар ч ашиг байдаггүй. Харин үр ашигтай эрчим хүчний тухай хууль бол хүн бүрийн эдийн засгийн ашиг сонирхолд нийцнэ. Хөгжиж байгаа орнууд харин яах вэ? Өөрсдийн эдийн засгийн хөгжлөө түргэсгэх гэж оролдож байгаа буруу орнууд яах вэ? Эдгээр орнуудыг бусад эрчим хүчний их сурвалжуудыг ашиглахыг зөвлөж байна.